Яаж хэрүүлээ зогсоох вэ? Та хэрүүлдэ хэрвэ? Би хэрүүлдэ мүү? Тэгтээ хэрэлдэх шаардлага гарах юм бол хэрэлдэнэ. Заримдаа нөхөртөөгөө, эгчтэйгээ эсвэл таньтай хүмүүстэй ч хэрэлдэх тохиолдол гардаг. Ер нь хэрүүл их муухай зүйл. Хүний хамаг эрч хүчийг сордог. Хэрэлдэхээр хүн жичирнэ, уйлна, зодолдно, гомдно, сэтгэл санаагаар унана. Хэрүүл удаан үргэлжилбэл заримдаа хэрүүл яагаад гарсан шалтгааныг ч сандаггүй. Хэрвээ хэрүүл тийм чухал байсан бол санахал учиртай тийм ээ. Чухал биш байсан учраас л дараа нь сайнддаг. Сайндах байсан бол хэрэлдэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тиймээс ийм чухал биш зүйлд энэ их эрч хүчийг зарцуулна гэдэг нь утгагүй. Тиймээс дараагийн удаа хэрэлдэх тохиолдолд дараах аргыг хэрэглээрэй. Юуны түрүүнд амьсгалын дасгалыг хэрэглээрэй. Жишээлх юм бол би маш тайван байна гэдгийг амьсгаа авах үедээ амьсгаагаа 4 хуваагаад хэлэх жишээтэй. Жишээлх юм бол би тайван байна. Эсвэл би маш тайван байна. Тэгээ амьсгаагаа гаргахдаа би маш тайван байна гэд дахиад хэлж болно. Би маш тайван байна. Би маш тайван байна. Эсвэл бүх юм сайхан байна. Бүх юм сайхан байна гэж хэлж болно. Бүх юм сайхан байна. Бүх юм сайхан байна. Хэрвээ нөхөртөөгөө хэрэлдэж байгаа бол би нөхөртөө хайртай гэж хэлж болно. Би нөхөртөө хайртай. Би нөхөртөө хайртай. Энэ амьсгалын дасгалын тухай би өмнө бичлэг оруулсан байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд байгаа холбоос дээр дарж мэдэж болно. Эсвэл би холбоосыг доор оруулчин тэрэн дээр дараад үзээрэй. Хоёрдугаарт бодох, бичих, алхах цагийг өөртөө гаргаарай. Өөр рүүгээ ороод бодох цагийг өөртөө гаргаж болно. Эсвэл гэрээсээ гараад алхах цагийг өөртөө гаргаж болно. Эсвэл өрөөнд орохдоо бичих цагийг өөртөө гаргаж болно. Ингэж бичснээр энэ хэрүүл яг юунаас болов, ямар шалтгаанаас үүсв гэдгийг бичээд ингэж бичих явцад хүн гарсан асуудлыг шийдвэрлэх тэр сайхан боломжийг бий болгодог. Гуравдугаарт өөрөөсөө энэ хэрүүл надад тийм чухал гэж юу гэдэг асуултыг асуугаарай. Энэ асуулт миний хэрүүлийг зогсоож чаддаг. Тухайн үед хүн бие биенийхээ дээр гарах гэж л хэрэлддэг тийм ээ. Энэ асуултыг өөрөөсөө асууснаар чухал гэх зүйл рүү өөрийгөө чиглүүлж өгдөг. Үүндээ бол хэрүүл чухал биш юм а гэдгийг ойлгуулж өгдөг. Тиймээс дараа хэрэлдэх үед эдгээр 3 аргыг хэрэглээд үзээрэй. Тэгэхэд аль арга нь танд илүү хэрүүлээ шийдвэрлэхэд тусалсан тухай эргэж орж ирээд блог дээр сэтгэлдээ үлдээгээрэй. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш нь найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол uka@cig.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Хүс хий хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.